Бадам цэцэг 1950 онд Баян-Улгийн аймгийн Цэнгэл сум Алтай хязгаарын хэлийн заставын офицер Ядам Сүрэнгийн ууган охин болон мэндэлжээ. Бадам цэцэг бага насаа эцэг эхийн гар дээр өсөж торно. Улмаар 1969 онд 10 дугаар ангид үргээд нийслэл Улаанбаатар хотод суурьшин амьдралын алтан босхыг 2 дугаар цахилгаан станцад бичээж, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж, дүүнэрээ өсгөж, аав ээжтэй дэм болон ажлын гараагаа эхэлсэн байна. Залуу хүний эрч хүч хүсэл тэмүүллээр үндсэн ажилласаа гадна санхүүгийн техникумын Нэгтлэн бодохын ангид элсэн орж 1975 онд төгсөөд Налайхын эмийн сангийн удирдах конторт ерөнхий нэгтлэн бодохоор томилогдсон ажилласан байдаг. Тухайн үед Налайхын уурхайн олон залуус ажиллаж байсны нэгэн төлөөлөл тэргүүний хөдөлмөрийн аварга, залуу тоокорчин, хөвсгөлийн дор зүвдэртэй ханилан сууж анхныхаа үрийг үлгийдэн авсан түүхтэй. 1980 онд дор зүвдэр Налайхын техник мэргэжлийн сургуульд багшилснаар ангийнхаа хүүхдүүдтэйгээ санал нийлэн Эрдэнэтийн овоо өнгөтэй байна, энэ зууны царай байна гэдэг шиг илгээлтэн эддээр тэд Эрдэнэт хотыг зорьсон юм. Овонгто байна, энэ зууны царай байна. Эрдэнэтийн овонгто байна, энэ зууны царай байна. Цас дэх сүрлэг уулс сүндэрлэн дүнхийж, цаглих их ус толгорн хадч улуун дундуур довтлон урссан хөх тэнгэрт нь өргөж шүү илэн халиж, хөөний цоорын ярвайлгуу өвшиг татсан баруун алтай нутаг бол үнэхээр нас тусгаж онгод хайрлсан найраг шүлэг домбрын уягтай нутаг үлээ. Би аавда зориулж миний сайхан аавж шүлэг бичсэн юм аа. Бурхан эцгийн дүр алдрыг шингээсэн буянтай аав минь та миний шүтэн хан хорвоод хамгийн сайхныг хайраараа хачирлан надад л өгсөн. Хүч хурсан цээжинд нь бэр илэрхийлэн хан гавчиг дүүрэн дэвлэн харцсан шонгор салхинд нь хийсэж харсан бүхний бишрлийг хүртсэн хайртай аав минь та миний халамж хайрын нандин өвдөс хамгийн агуу хатан зоригтой хайрын өнгөс миний сайхан ааваа. Дөлгөөн харцанд нь буурлын ухаан цогцолсон, даруухан сэтгэлдээ хөөрхөн үрсэн энхрэлсэн, андаа мишиг дүрэндээ хайраар цалгилсан, даамч томоогүй наснд минь төшиг болсон. ертөнцийн жаргал зовлон туулвч, ер хаширч цуцаагүй ноён нуруутай, ер усын халуун хайраараа гэрэлтсэн, миний аав жавхаатай. Хайртай аав таныхаа өвдөг дор мөргий, халамж хайрын тань, сэтгэл дор мөргий, хайр гэрэлтсэн, зүрхэн дортон мөргий, халуун мичээ цацруулсан, хайрын гитэн мөргий ёо. Одод инээлгэж наран мишээж саран дуулсан, орчлонгийн тэнгэрийг ааваа гэж магтъя. Олон хэвэж оршигч бүхнээ тэжээгч, ойр ганцхан дэлхийгээ ээжээ гэж дуулъя. Тэнгэр бүхнийг ааваа гэдэг болохоор тэнгэрийн хүчин дэвдэг сүрддэг юм. Дэлхий таныгаа ээжээ гэдэг болохоор дэлгэрхэн цэцгсийг таслаж чаддаг юм аа. Бадам цэцэг Налайхад 10 жилийн сургууль төгсөж санхүү дэлхийн техникум суралцсан. Улмаар 1987 онд Монгол Улсын их сургууль, 1993 онд удирдлагын хөгжлийн институт, 1997 онд шавийн сургууль, 2003 онд олон улсын их сургуулийг тус дүүргэжээ. Баян дэлгэд ажиллаад тэнд төстэй захиргаанд нэгэн төсвийн байгууллагуудыг хариуцсан ахлуудын цалин үлсний ахлах нэгэн гар ажиллаж байсан. 1990 онд Эрдэнэт хотод
Монголын социал-демократ намын салбарын зөвлөл байгуулж, нарийн бичгийн дарга Нябогор 1993 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн эрүүл мэндийн байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн даргаар тус сонгогдсон ажилласан байна. Эмч хүн байсан их баригч маш олон хүүхдүүдийг их барьж авсан. Тэгээд Улаан гусан сум, Баян үлгийн сум тэр олон Баруун аймгийн бүхэл аймагуд миний ээжийг бурхан гартай ээж гэж хэлдэг байсан. Би ээжтэй зориулаад бүх Монголын ээжтэй зориулаад Монгол сайхан ээж мэдээ гэсэн юм. Ханиа таних бэлгийн хурц ухаантай халуун дулаан зөөлхөн сэтгэлтэй насаараа жаргах ханийн заяа туршсан нүдэрээ үнэнг мэдрүүлж сургасан нүнжигтэй сайхан Монгол ээж минь үзээ. Үрийнхээ төлөө автхан бие хайрлаагүй үргэлжийн наран мэт гэрэлтэй адагхан үрсээ зүрхэндээ нандинаж айдас үргэн амандаа шившин суудаг амглын төгс Монгол ээж минь үзээ. Ухаарлын үсээрээ хатын гуйрааж уран үлэндээ цэцэг наадуулсан үцгийн төгсөөр олондоо гайхагдаж улсынхаа сүр хиймэр болон жохоодсон уран гойд Монгол ээж минь үзээ. 9 тансаг идэ нам төгөлдөр 99 тэнгэрэн ерөө байлцсан ертөнцийн сайхныг өөртөө агуулсан 9 эрдмийг ойлоо тааруулсан ерөөсөн хэвэл ээж минь үзээ. Эцгийн минь хаан сургал хэр сургалгүй ээж минь хатан сурлан аюулнараа амьдралын нухчанд хин хинэн бүдрээгүй амгалан ингийн дуулал өргөө гэдэг чинь амар төвшин ээж минь үзээ. Батлан цэцгийн анхны ном өвдөж өрөөсөн бүтээлүүдээс өрдсөн байлаа. Түүний найзаа наашилуун алдат маамын наашийн дараа орохоор хүүхэд өхний сайн мэддэг төвөн дэлгэсэн дууж чадсан юм аа. Ер нь батлан цэцэг шүлэн зохиолын зэрэгцээ төрийн сэрхэлт Ярва, урлагийн гавьяалтын Ламжуу, өвжин зохиолч Батман, Батэрдэн, өвжин бүжгийн хойлгочин багшагсан Алимаа сүн сонсдог олон юм төрөлтэй хамтран аялал сайхан дуунууд зохиож ард түмний сонирхол хүргэжээ. Sana,
Эрдэнэтийн утга зохиолын нэгдлийн анхны гишүүдийн нэг тэр өөрийн авьяас бэлгийг дайчлан 1984-өөс 1993 онд найзуудаа ирээрээ хүүхдийн уран зохиолын ном 1990 онд Уйлан их жүжиг Үйлдэх жүжигээ тавьж байхад Хүрлбаатар маань өөрөө найруулсан бас Улаанбаатараас Сэсэр гээд найруулагч Хүүхдийн театрын жүжигчин очиж найруулж өгч ирсэн. Хөгжимтэй маш гоё тийм Хүүхдийн театр байгуулагдчихсэн түүхтэй байгаа юм. Тэгээд Эрдэнэ хотод Хүүхдийн театр байгуулахын зэрэгцээ бас ГОК маань манай Хүүхдийн театрыг дэмжиж өгсөн. Тэгээд тэр жүжиг маань Улаанбаатарт олон хүмүүс бас өрсөлдсөн. Тэгээд манай Эрдэнэ хотын Хүүхдийн театр шалгараад тэгээд улсын 2 дахь Хүүхдийн театраар Уйлах жүжиг шалгарч одоо хүртэл манай Эрдэнэ хотод Хүүхдийн театр маань ажиллаж байгаа. 1999 онд Аламсын өргөнд жүжиг бичсэнийг Улсын академик театрын ерөнхий найруулагч Урлагийн гавьяа зүтгэлтэн мөнхт орж сайшаан театртаа тоглуулахаар бэлтгэсэн байна. Атга чихэр кино тууж 1999 онд Уянгийн тансаг хорвоо яруу найргийн төвөр бичээд хэвлэлтэнд бэлтгэсэн. Төрсөн минь үнэн цэнгэр окторгын мод дийлж чичрүүлэн цэлмэг тэнгэрт нар наадуулан цэх өндөр байцыг өнгийтэл цал буурал өгөөгийнхаа хайран дээр цан хүүрэх даавынхаа дахан дээр цэн яргуй мишэх хөрсөн дээр цээж дүүрэн агаар амьсгалан цасан дуулах алтайгаа тэврэнхэн цайлган нэмээгээ уулаг алдууланхан цангин минь өглөөр төрсөн минь үнэн охин гэж эмээмэн шивнэхэд олон дүүгийн ихч гэж ээж минь баярлсан дүүгээ асрах ихч төрлөө гэж дүүрэн жаргалтаа аав минь мишээсэн хөхөмдөг талын сайхан аав минь хэлийн ставын залуухан дарга хөхрөх уулсын хамгаалан манаж хөвчин алтайгаа хайрлаж явсан уул усны онгод хөглөгдөж үнэн худал тэмцэлтийн орчлонд үхэх төрхөөс үнэн юмгүйч үхсний дараа худлааны орчлонд үхтлээ амьдрах минь үнэн. Эрээн бараантай хүний орчлонгийн тавилангаар бадам цэцэг Нябо яруу найрагч маань 6 хүүхдүүдэд зөв боловсон хүмүүжүүлэн улс их орондоо хэрэгтэй боловсон хүчийг бэлдэж их хүний нинжин сэтгэлээр хүмүүнлэгийн олон ажил зохион байгуулж тухайн үеийн тарвшины өнчин хүүхдүүдэд зориулан Уйлан их төрийн бус байгууллагыг санаачлан ажиллаж байсан юм. Богоонд явж байгаа өнчин өрөөсөн хүүхдүүдийг хараад өрөвдөөд бид нар энэрл гэдэг төвийг суурийг бас тавьж өгсөн байгаа. Ирээн рүү явж жоохон бараа зөөгөөл хүүхдүүдийнхаа төлбөрийг хийдэг байхгүй юу? Тэгээд ирээн рүү очгоо сууж исэн чинь нэг хүүхэд биднийг ингээд урагшаа аваад гарч ийн гэд нэг хүүхэд уйлсан. Тэгэхээр би нөгөө хүмүүсийг судлаад байсан чинь тэр урагшаа хил давуулж гаргаж исэн хүүхдүүдээс тэрүүгээр би өөлих гэж нөгөө өөрийнхөө төрийн бус байгууллага байгуулад тэгээд тэр урагшаа хил давж гарч исэн 17 хүүхдийн 14-ийг буцааж эх орондоо авчирч исэн бас ийм түүх байгаа. Би бас сандаа болон бүх Монголын ирчүүдэд зориулаад сайхан чамдаа гэдэг шүлгээ өргөмөр байна. Хангайн сүрлэг бугшиг хангар сүртэй чинийхээ хангар цэжийг түших ханийн тэнгэрээвэлээ сайхан чинийхээ зүрхэнд саатан учрал ёроол байж сар дагуулсан дэлхий минь саруул гэрлээрээ чимэн баяслаа хослон амьдрах хорвоод ганцаардсан
Харуулсан шаналсан сар жилүүд минь хурмсдын ариун хураар угаагдж хуй салхи мэт хийсэн одлоо. Нарт ертөнцийн жаргал зовлонг насаараа туулах хувьтай төрсөн ч наснандаа эдлэх жаргалыг амтлаж нүгэлд орчлон мартаж явнаа би. Зүрх зүрхээ мэдрэн учирсан зүудний юм шиг сайхан дурлалыг зүрх сэтгэлийг бүтээж өгсөн зөвийн бурхны хүсэл байжээ. Далай хайраар цалгилсан дурлалын галыг хэн зогсоох вэ? Дэлхийг бүтээсэн миний бурхан дэндүү их хайраа надад илгээжээ. Хайрын үнцийг бүтээгч нь хүнийг бүтээсэн эзэн байжээ. Хайрлах сэтгэлийг жолоодхон хайрын бурхны хүч байжээ. Сайхан чамайг бүтээж өгсөн сэтгэл зүрхний бурхандаа талархаж сая саягаан сарнаагаа би сансар дүүргэн өргөн барья. Би нийлээд нэг 40 гаруй дуутай, тэгээ 200 гаруй шүлэгтэй, тэгээ нийлээ бас хошин уралгаар бас тэр атга бас гэр бүлтэй холбогдсон аав ээжийн хүүхдүүдийн хоорондоо харилцаатай холбогдож бичигдсэн бас зохион бичлэгсэн шог гараг юм бас 84 онд Эрдэнэ хотын дараамын театрын тоглож бас олонний хүртэл болгож ирсэн юм аа. Монголын зохиолчдын хорооны 8 дугаар их хурал 1, 2, 3 дугаар их хурлын төлөөлөгчөөр тус сонгогдож байсныг үнэлж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан ардчлалын одон ерөнхийлөгчийн зорилгоор алтан гадас одонгоор алдарт эхийн 1, 2 дугаар одонгоор тус шагнагдаж байсан байна. Алтан хаа ертөнцийг ундаалсан мөнгөн долгоо тусны мандалд ер усын гайхам алтан хаанууд булаан бүжиглэж ерөөл тавилангаар хорвоогийн жамыг дагнаа гэх шиг ер усын сайхнаар цомрлогоо дэлгэн нартай наадна амьдрал туулах зам юм ман эхлэлэнэ гэх шиг алтан хаа цэцгийн жаргалын наран мандан цацраад үүрийн туяагаар сэрж дэлбэгээ нээгээд мишэгдэн үцгэлэн дэлбэн улбар шараар өнкослон хүнтэй зүйрлүүл үр ачаараа өнөр өтгөн орших хүч дэлхийн нэгэн амьдрал хөглөгдөх мэт яруухан алтан хаа цэцэг минь чи бид их дэлхийн үр сад амин хүс амьсгал нэгтэй нэгэн ертөнцөө. Амьдрал дивжээ хэвтийн овогдоо байна энэ зүүнний цайгаа байна 1984 оны 5 сарын 7-нд Эрдэнэтэд Гокийн үйлдвэрчний хорооны нэгдсэн хороон дарга Ичи хорлоо гэж хүн байсан. Тэр Ичи хорлоо болохоор Монголын зохиолчтой хороог тэр чигээр нь ялалтын баяраар урьсан. Тэгээ ялалтын баяраар урьж авцарсан тэр үед бид нар нөгөө зохиолчид нөгөө Гарнак соёлын ордон дээр гарч шүлгээ унших болохгүй юу. Тэгээ надад нөгөө байгаа онцгой дуу нь болохоор найзаа нашир дуу манайдаг. Тэгээ ганцхан найзаа нашир дуулаад зогсмооргүй санагдсан учраас би яасан гэхээр тэр нөгөө цасталтан цагаан бүргэд найрглаа уншсан. Цасталтан цагаан бүргэд найрглаа уншсан чинь хүчмийн зохиолч Бат Төмөр тэр үед нэг залуухан хөөсөн л дээ. Тэгээд надад хэлж ирсэн. Би чамайг цасталтан цагаан бүргэд найрглаа уншиж яхад нутгийн хөөрхөн бүсгүйгээд ийм гоё аялгуу ороод ирлээ гэдэг хөгжим надад сонсгосон байхгүй юу. Тэгээд сонссон чинь тэр нутгийн хөөрхөн бүсгүй дууны аялгуу байсан. Тэгээд надаас шүлэг нэгсэн чинь миний шүлгнүүд гологдсон. Яагаад гологдсон гэхээр дандаа хүүхдийн зохиол байдаг. Эсвэл ээж уран бүтээлч нэг хөдөлмөрч хүмүүсийг магтсан уран бүтээлүүд байдаг. Жинхэнэ тийм одоо хайр дурлалын тэр уянгийн тийм юм надад байхгүйсэн байхгүй. Тэгээд жоохон хөгжмийн зохиолчд гологдоод байжсэн чинь хажууд манай миний нутгийн нөгөө Жамлийнхаа яруу найрагч байсан. Жамлийнхаа яруу найрагч байжсэн тэр үед яасан гэхээр намайг нөгөө хөгжмийн зохиолч манайг урам өгөхөд ер нь үнсчүүл чамаас нэг уран бүтээл гоё янгийн уран бүтээл гарах юм биш үү гэдгийгүүд нь би эсэргүүцсэн байхгүй. Тэгээд би гараа явсан. Босоод гараа явсан чи араас
Од шиг чимийн хол байна да гэд хөгжимтгөр би эцсэндээ тэр чигээр нь гараа явчихгүй юу. Яг тэр үед нь яасан гэсэн чинь маргааш нөгөөдөл 8-нд надад хэлжсэн. Нөгөө Жамилийнхаа би чамд зориулж шүлэг бичсэн шүү гэд. Тэгэхээр би ямар шүлэг вэ гэдгсэн чинь чи аяндаа сонсноо гэд. Тэгээд Ялалтын баяраа 5 сарын 9-нд тэр дуу дуулагдсан. Тэр Гарник соёлын ордны дуучин цэрэнд орж дуулаад тэгээд тэр дуу нь болохоор нутгийн хөөрхөн бүсгүй гэдэг дуу амьлаад одоо энэ чинь самбуу олон жил дууллаа. Нутгийн хөөрхөн бүсгүй гэдэг дууг цагаараг 50 жил дуулж байгаа баха да. Тэ шүлгэнд бол Жамлиха гэж зохиолч яруу найрагч баялгийн хүн. Хаянд урлагийн говь зүтгэлтэн Баттамар зохиоч. Гом хөрхөн дуу байна. Тэгээд луу явах сонсчоод гоо ер нь дуу явах айгүй шимтэж байна. Хэрэмд луу явах чинь сөдлөө сэтгэл хөдлөлт тэр мэддэггүй юм шүү дээ. Тэгсэн ер нь гайгүй хөрхөн дуу байсан гоо. Одоо нэг концертанд дуулчих гэж байна. Нөө наримдлээ дуу концерт шүү дээ концертанд. Тэгээд нөө усан гавж жижигч Яочингийн минь дамар. Цогцайхан гэдээ бас морин хоорын хөө. Тэр хоёрын алигээр нийлэхгүй. Харин жирок оркестрох хэлмээр байна гэдэг. Тэгээд би ч минь дамра миний олон дууны оркестрохыг бичсэн л дээ. Тэгээд би цогцайхандаа сонсголоо. Аль миний дөө чинийг сонсоод. Тэгээд луу явагч энийг оркестрт бичиж гэж байна. Тэгээд цогцайхан нөгөө нотож аваад явлаа. Тэгээ маргааш оркестр бичсэн. Тэгсэн Баттамар Жамлийнхаа хоёр. Гоо ерөөсөө самбуудаа баяр хүргэн. Концерт тоглолт үзсэн. Дуугаа сонслоо. Ямар сайхан дуулаа. Бид гурван дуу. Тэгээ тэр өөрийнхөө тэр найз бүсгүүдээ зориулж Жамлийнхаа зохиож ирсэн дуу гэж. Тэгээ би бас тэгж сонсч ирсэн юм байна. Боцоор яваад уучрах бинэви Уцihan цэцэнэс гэнэлэсэнгинэр Уран гоцоцоос очдон ловчэжи Аюун батталда чамда дүрэмчик Одшичи холбанда холбанда Хархан нүдтэй нутгийн уйхан бүсгүйэко Харилж явсанасаа хагнуудгэви Хүн ардыг үстээр төрсөн минээр Хүндэтгэл хайрыг хандэгийг олчичи Аюун боттолдо чамда дүрэмчик Одшичи холбанда холбанда Нүдтэй нутгийн ариун бүсгүйэко амьдралын товшид мөрдөө нэви цэзало насны хандурэр сэтгэл зүрхэн мөнгөчи аюун боттолдо чамда дүрэмчи одшигчи холбанда холбанда Батам цэцэг хамгийн сүүлд уянгийн тансаг хорвоо нэртэй ном хэвлүүлжээ. Энэ номонд түүний сүүлийн үед бичсэн шилдэг бүтээлүүд нь орсон байна. Хүүхдэд зориулсан бүтээлээр гараагаа ихсэн Батам цэцгийн зохиолууд нь аав ээж, эх орон, нутаг ус, байгаль, хайны жил, өр хүүхэд гээд сэдвийн өргөн хүрээнд бүтээжээ. Тэрээр сүүлийн үед хайрын шүлгүүд нэлээд бичиж томоохон хэлбэрийн зохиол дээр ажиллах болсон байна. Ижи сэтгэлийн их шиг аялгуу үргэлжилсээр
Мөнгөн дуулах хөлрөөд цавчим хаднаас мөнгөн утас хөврөөд цалин цагаан буурлуудын магнаа тэнийгээд цагийн аясаар хавартаа жаргаад сайхан байна да хангаа дэлхий минь хөлөрсөн цасан дор нэлх давгаахаа дэлбэлж хөөхөн төлийн уянгаар хорвоо мишээгээд хөх яргүй багц багцаар цэцгэлсэн хөхрөх уулсан ногооны унаар татсаар цэцгэлж байна да цэнхэр дэлхий минь долгоолох тариаг хөрсөн дөөлгийдэж догтлох сэтгэлээ хавартаа илчилсэн халамж хайрын мянган сумдар хэлгсэн хайрын мэлми бүсгүй зүрхэнд гэрэлтсэн хамгаас дотн юмда хайрын сар минь яруухан дуута хавраар шуудан чуулсан яруу тунгалаг хоолоогоор хүүхдүүд нь дуулсан ямагт хайрлан үрсээ өсгсөн ялтамхан бүсгүйчэд сэтгэл татсан яргуун сар юмда хаврын сар 10 зээтэй болсон сая 10 дахь зээгээ тосч авсан. Миний анхны зээг эрэлт чимдэд зориулсныг шүлгийг та бүхэнд уншиж өгье. Үрийн заяа эцгийн тэн удам илгээрээ эхийн тэн ураг ингээрээ эвлэж суусаар инкрилээд эвийн ивээр үрээ өсгсөн үрийн үр амин заяа удам залгах мөнхийн заяа үртэй хүний амьдын заяа үрээ гэсэн сэтгэлийн заяа хаан синтед сэв суулгаагүй хатан суудалд хэр хүргээгүй хин хиндэ ариунаар гэрэлтээд хан хорвоод үнэнчээр жаргасан үрийн үр амин заяа удам залгах мөнхийн заяа үртэй хүний амьдын заяа үрээ гэсэн сэтгэлийн заяа Ижийн сэтгэлээс оргон гарах онгодоор тэл төрөлөн амжуулж их шиг ээлгөө үрдсэн энэ хорвоогийн амьдралд бадам цэцэгнөөдөр аз жаргал зөрн амьдрч бүтээж байна. Тэрээр гар дээрх ганц хүү гарын 5 хуруунд багтах 5 охин 10 дашцэтийг шуугдсан. Тэртэйг цагаан барсчил цастих алтан тэлийн застав тэмдсэн охин өөрийн авьяас үл хөдөлмөр зүтгэлээрээ инхүү уран шилэг уянг дуугаан зохиож төмөн өлнийхон сэтгэл зүрхэнд мялалгуулан өргөж хэл хүүхдээ хийсэн бүтээлтэй байна. Цэцгээ миний дүү чи энэ нууц товчон төвлөгийн дүрийг маш сайн гаргасан байна. Яаж ингэж гаргасан бэ? Чи одоо харин энүүгээрээ хамгийн гол нь нууц товчон төвлөгийн дүр сэдвэрээ доктор хамгаалах боломж байна шүү. Тэгэхээр тэр би бас яагаад тэрийг хүлээн зөвшөөрсөн гэхээр нууц товчон байгаа тэр үйлдэлийг илүү тэр нууц архиваас орж мэдхийг хүссэн. Тэгээд хоёулаа 7 хоног нууц архивд орж энэ нөгөө материалаа цуглуулсан. Тэгээд материалаа цуглуулж байгаа тэндээс үйлдэлээс гадна олон хаттууд байдгийг би бас тэмдэглэж авсан. Тэгээд түүний нэг нь болохоор өгөөдө хааны хатан, дөргөн хатан 40 жил төр барьсан тийм хатан байдаг. Маш их олон зүйлүүдийг олж мэдсэн байгаа. Тэгэхэд чинь одоо 8 аймаг байдаг. Тэгээд 8 аймгийн 6 аймаг нь Хэрээд аймаг гэдэг нь Христийн аймаг байт юм билээ. Тэгээд Тэнгэрийн бурхантай холбоотой байсан учраас дэлхийн талыг эзэлжсэн түүх тэн дотор явж байгаа. Орчлон ертөнцийг од гариг нар сартай нь онцгойлон та хүний төлөө бүтээсэн. Тэгвэл бид байглан сүйтгэж баяжин жаргасан бол бурхан минь өршөө. Цэнхэр дэлхийг цэвэр агаар цэнгэг устай нь зөвхөн та хүнд зориулсан. Тэгвэл бид гамгүй хандаж гамшиг тарьсан бол бурхан минь өршөө. Хайрлах сэтгэлийг халамж дүүрэн хөөрхөн үрстэй нь хайр гэрэлтүүлэн хүнд заяасан. Тэгвэл бид хайрагт нь умартаж хүүхэд өнчрүүлсэн бол бурхан минь өршөө. Хүнлэг орчлон хүн хүнээ хайрлах сэтгэлээр хүү ертөнцийг хүмүүст өгсөн. Тэгвэл бид хүмүүсийг гомдоож хоншгүй хандсан бол бурхан минь өршөө. Тийм ээ. Шинэ эрэнд оюун ухааны хувьсгал хийж дэлхийн хүн төрөлхтнийг гэгэрүүлж хансаг яруу найраг нь гэрэл цацруулан мөнхөд орших болтугай.